Гомдлын асуудал бол нэлээд нэлээд ярих хэрэгтэй болчиход байгаа. Яагаад өргөдөл гомдол гаргагчийг хүн ам зүй мэдээллийг тодруулах хэрэгтэй гэхээр хэний асуудал шийдэгдээд хэний асуудал шийдэгдэг үгүй гэдгийг бид нэр харах хэрэгтэй байгаа гэсэн үг. Иргэд парламентэд өргөдөл гаргахын тулд одоо хилцүүлэхийн тулд 33 мянган гарын үсэг зөрүүлэх хэрэгтэй гэтэгдэг. Энэ 33 мянга гэдэг тоо бол нийгмийн эмзэг бүлэг, цахим хуваагдалд өртөд байгаа малчид ч юм уу хүртээмжгүй технологийн одоо тийм газар байгаа хүмүүст энэ бол боломжгүй. Гэхдээ энэ боломжгүй гэдэг нь тэдний асуудал биш гэж одоо орхих ёсгүй байхгүй юу? Малчдын асуудал шийдэгдэж байна өнөөдөр. Цахим хуваагдалд орж байгаа шүү дээ зарим утгаараа. Хөгжлийн мөржлийн хүмүүсийн асуудал шийдэгдэж байна уу? Би л одоо шийдэгдэхдээ муу л ингэж бодоод байгаа. Яагад гэвэл би өнөөдөр улсын хурлын гишүүн болсноос хойш иргэдээс бараг 1000 орчим санал хүсэлт авсан. Зарим нь бол зүгээр сонсоод өгч мөрөл асуудал байдаг. Гишүүнтэй уулзаж ярмаар байна гэхээр сонсохоор баг нь шийдчихэр, хорон шийдэхэр, дүүргэн шийдэж болохоор, агентлагын шийдэж болохоор, яамаа шийдэж болохоор асуудлууд байгаад ддэг. Яагаад та заавал надтай уулзаж ингэж ярих гэдэг гэхээр энэ хүмүүс намайг сонсохгүй байна. Миний одоо өргөдлийг хүлээж авахгүй байна. Хүсэлтийн минь ойш авахгүй байна л гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр бид нар хаана энэ одоо шинжилэл хийж байгаа л бол хүртээмжийн асуудлыг нэгдүгürt нин яралтай тоолж үзээд аль нь дутуу байгааг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт хүн ам зүйн үзүүлэлт дээр нь гарах хэрэгтэй. Хэний асуудлыг шийдэд хэнийг шийддэг вэ гэдгийг өнөөдөр бид нар улсаараа харах хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт цахим одоо Монгол гэж болж байгаа шүү дээ. Цахим Монгол гэж бид нар зөндөө ярьж байгаа. Энэ Монголиа маш сайн. Энэ Монгол руу ороод үйлчлэгээ авах гэхэлэр одоо ингээд зөндөө цэс мэдээлэлүүд нь байж байгаа. Гэхдээ нөгөө талд ингэх тусмаа нөгөө одоо мэдээлэл авч байгаа хүнд өргөдөл гомдлоо өгж байгаа хүнд зарим утгаараа энэ хүртээмжгүй болчиход байгаа. Нэг дарга очивол нэг одоо байгууллага солигдвол нэг юм ингээ гацчихдаг нэг юм асуудал байна. Тэгэхээр энэ цахим хүртээмжтэй буюу тэр user friendly буюу хэрэглэгчдэд ээлтэй гэдэг энэ одоо юмаа бид нэг талтай гаргаж цэцлэхгүй бол энэ одоо ингээл асуудлууд өргөдлүүд нь байгаар л эсвэл өргөдөө өгч чадахгүй хүмүүс тэндээ ингээ асуудал нь улам хүндрээ яваад байгаа гэсэн үг. За хэрвээ та бүхэн одоо өмнө нь бас гадаад дотоод зорчиж байгаа явсан хүчнэл хүмүүс байдаг бах. Жишээлбэл Канадын ч юм уу зарим нэг одоо Скандинавын орнуудын хотын вебсайтыг ороод үзэхээр яг иргэдэд зориулсан үйлчилгээний цэсэр байдаг. Аж ахуй нэгж бол хаанаас ямар зөвшөөрөл авах уу яах уу гэдэг шиг аж ахуй нэгжийн тухай байдаг. За зөвшөөрлийн тухай байдаг. Гудамж гингүүд гудамжны асуудал байж байдаг. Ерөөсөө л хүн ингээл ороход айгүй ээлтэй байгааддаг. Манай улсын төрийн байгууллагын сайтууд болохоор ямар байдг вэ гэхээр эхлээд нэг даргын мэндчилгээ байдаг. Тэгээд нэг солигдсон даргын зурагтай ингэ байж байдаг. Тэгээд иргэдийн санал хүсэлт гэдэг нэг буланд нэг жижигхэн асуулт тавиад сэтгэл ханамжтай ханамжгүй асуусан ийм хэлбэртэй. Яг юунд ханж байгаа үгээ мэдэхгүй нэг од дугуулна. Нэг 1-5-тай. Ийм л юм байна. Тэгээд энэ дээр нэг үр дүн гаргаад ханамжтай байна энэ төр гэж тайлан гаргацсан ийм одоо хүртээмжгүй. Тэгээ яг үүндээ тэр вебсайт руу хүмүүс яагаад ордог вэ гэхээр өөрт хэрэгтэй мэдээлэл хайдаггүй байхгүй. Бизнесийн байгууллага өнөөдөр зүгээр хаалгаар нь ороход дугаар авах үйлчлэгээ тэнд байна гэх хаягтай байдаг шиг манай төрийн үйлчлэгээний сайтууд тийм баймаар байгаа. Төрийн үйлчлэгээр хүн татвар гэж асууж байгаа бол аж ахуй нэгжийн тайлан гэдгийг харж байгаа тэр нь нүрийг нэдэнд байдаг. Энийг бид нар вебсайтын хүртээмж гэж яриад байгаа. Тэгэхээр ийм баймаар байгаа. Энэ хуучин хандлагаас солих нь бол аюул чухал. Энүүний цаана нөгөө л хүртээмж ярьж байгаа. Тэгээ энэ хүртээмжийг сайжруулсан газар ядаж гомдол нь багасаад үйлчлэг илүү хүндээ хүрнэ штэ. Тэгэхээр энэ дээр анхаарахыг одоо сануулъя.